За та бүхнийг энэ урдаас ингээд харахад маш гайхалтай байна. Нэр л үнэхээр ямар сайхан Бурхны ариун сүнс ажилласан магтаал болов, ямар ч их сайхан сэтгэл зүрхэнд хүрсэн ийм сайхан цуглааны эхлэл байваа гэд би үнэхээр бас талархаж байна. Талархах зүйл юу вэ гэд хөтлөгч маань асуухтал үнэндээ багтахгүй их талархал аманд маань байна. Ямар их гайхалтай Бурхан бид нарыг өрөөдөг юм бэ? Ямар агуу хүчрхэг амьд нэгэн бидэнтэй хамт байдаг юм бэ гэж бодохоор одоо магтаал угаасаа зүрхнээс гарахгүй байхын аргагүй. Үнэхээр чин сэтгэлийн магтаал байлаа. Магтаалын багийнхандаа бас баярлалаа. Тэгээд бүгдээрээ залбираад хэлье. Баярлалаа. Ялангуяа бүр нэг жоохон энэ цуглаанд ерөөлт маань бол энэ цуглаанд төрсөн хүүхэд байгаа юм. Энд гитар барьж байгаа. Энэрл маань ер нь энэ эбиг насан дээр ирсэн баг. Одоо тэгсэн чинь энэ урд бөмбөр тоглоод гитар бариад магтаалд үйлчилж байна. Үнэхээр энэ бол бас Бурхны гайхамшиг. Бид яг ингээд хүүхдүүд нүдэн дээр өсдөг шиг та бид нар ч гэсэн сүнсээр хүчрхэгжин өдрөөс өдөрт өсөж байгаа. Гайхалтай. Тэгээ баярлалаа, Бурхандаа талархъя. Залбираад эхлэе. За эзэн Бурхан минь ээ, тэгээ тандаа энэ цагийн төлөө үнэхээр талархаж байна. Та бол гайхамшигын эзэн. Та бол өөрчлөлт, шинжилтийн эзэн. Та бол биднийг үхэл мөхлөөс аварсан аврагч эзэн. Та биднийг муу сүнсний хүчнээс чөлөөлсөн эзэн. Та биднийг гэм нүглийн шийтгэлээс сулж тарьсан эзэн. Биднийг цагаатгсан эзэн. Та бол биднийг өршөөн сойрхсан эзэн. Тандаа баярлалаа. Өнөөдөр таныхаа үгийг бид сонсоход бэлэн байна. Та хүүхдүүддээ өөрийнхөө үгийг сонсгоно уу гэж танаас гуй. Таны ариун сүнс энд ажиллаа хийх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За тэгэхэд бид нар энэ Теслоник номыг явж байгаа. Теслоник номын 2 дугаар Теслоникийн 3 дугаар бүлэг одоо яг сүүлийн бүлэг рүүгээ орсон байна. Өнөөдөр 1-12 дугаар ишлэлийг бид нар ярих болно. За тэгээ Теслоник номоо уншия. 2 дугаар Теслоник 3-1-12. Эцэст нь ахан дүүс минь бидний төлөө залбираарай. Эзний үг та нарт хүрсэн шигэ хурдан тархаж тийхүү алдаршихын төлөө. Мөн хорон муу хүмүүсээс биднийг гитлэхийн төлөө залбираарай. Хүн болгон сайн мэдээнд итгэдэггүй билээ. Эзэн итгэмжтэй учраас та нарыг хүчрхэгжүүлэн бузар муугаас хамгаална. Эзэнтэй нэгдсэн та нарыг зааварлсан бүхнийг маань тийхүү хийж байгаа хийсээрч байх болно гэдэгт бид найдаж байна. Эзэн та нарын оюун бодлыг Бурхны хайр Христийн төвчээр рүү замчлах болтугай. Ахан дүүс минь биднээс суралцсан сургаалын дагуу амьдрдаггүй залхуу ахан дүү бүрээсээ хол явахыг бид та нарт бидний эзэн Есүс Христийн нэрээр тушааж байна. Биднийг хэрхэн дуурайх ёстойгоо та нар өөрсдөө мэднэ. Та нарын дунд байхдаа бид залхуурч байгаагүй. Хэний ч хоолноос хороогоогүй. Харин та нарын хиндэнч дараа болохгүй тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж ядарч зүдэртлээ ажилдаг байсан. Бид эрх мэдлгүүдээ тэгсэн юм шээ. Харин биднийг дуурайгаасаа гэсэндэ та нар тийхүү биеэрээ жишээ үзүүлж байсан юм. Түгээр зогсохгүй та нартай хамт байхдаа ажил хийх дургүй хүн хоол битгий идгэж тушаадаг байсан. Гэтэл та нарын дундах зарим хүн залхуу хойрог байхаа болж ажил төрөл хийж завгүй байхын оронд бусдын хэрэгт оролцож авдаг гэж сонслоо. Ийм хүмүүст өөрийнхөө идэх хоолны төлөө уг дууг ажиллахыг эзэн Есүс Христийн нэрээр тушааж байна, бас уриалж байна. За тэгээд энэ номлог хийхээ өмнө би нэг бодож исэн зүйл энэ ерөөсөө энэ өнөөдрийн энэ сургаал маань сайн мэдээлэл юм байна л да. Би ерөөсөө сайн мэдээн дээр л энэ эзэн сайн мэдээгээ дахиад давтгаж байгаа юм байна гэж ойлгосон. Яг тэгвэл эзний үг чи өөрөө сайн мэдээ. Эзний үг гэдэг байгаа маань сайн мэдээ. Тэгэхээр сайн мэдээг сонсох хувь байна гэдэг бол бас завшаантай хэрэг шүү. Бас тийм амархан сонсоод итгэх нь бүр илүү завшаантай. Итгээд дагах нь түүнээс ч илүү ерөөлтөө түүнээс ч илүү гайхамшигтай. Тийм учраас өнөөдөр сайн мэдээ бидний сонсгол дахин хилэгдэх болно. Бүгд олон дахин сонссон, зарим маань маш олоодаа сонссон, зарим маань мэдээж тооны хувьд бага сонссон байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан сайн мэдээ сонсоход чөлөөлөлт байд юм а. Сайн мэдээ сонсоход эдгэрэл байдгийг. Сайн мэдээтэй хамт бүх зүйл явдгийг. Яагаад гэвэл сайн мэдээ бол өөрөө Бурхны хүч юм. Сайн мэдээ бол өөрөө биднийг өөрчилдөг, шинчилдэг тэр хүч нь байгаа юм.
биднийг 180 хэм эргэлт амьдралын буруу замнаасаа 180 хэмээр эргээд грацаар эргээд нөгөө талд очих тийм шинжилгээг хийдэг хүч байгаа юм. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ бидэнд ямар хэрэгцээ байгаа юм, бидний биед ямар эдгэрэх шаардлагатай зүйл байгаа юм, бидний дотоодод ямар өөрчлөх ёстой муу зуршил байгаа юм, бидэнд юу байгаа юм, саад болж байгаа юм юу байгаа юм, тэр бүхнээс сайн мэдээ өнөөдрийн бидний сонсож байгаа сайн мэдээ чөлөөлөх болтугай гэсэн сэтгэлтэйгээр зүрх сэтгэлээ нээгээд бүгдээрээ сонсъё. Тэгээ би сайн мэдээг бодож явахдаа сайн мэдээнд өөрөө яаж итгэсэн тухайгаа бодсон. Тэгээ миний хувьд бол нэлээд хатуу самар гэж хэлдэг штэ. Хашилтанд хийчи би хатуу самар байсан. Яагаад гэвэл би нэг настайгаасаа буддад итгэдэг буддагийн лам өвөөгийнхээ гараар өсгүүлж бойжуулж дэрэгдэн хүмүүжиж сургамж зөвлөгөө заавраар нь өссөн хүн байна. Тийм учраас яадаг байсан бэ гэвэл тарин чийжлүүлсэн, тарин хэлждэг, цээжээр хэлдэг, ийш тийшээ очиод эвгүй сэтгэл төрхөөрөө уншдаг юмтай, хүүхдийнхээ үсийг авахтаа ээлжилтэй хүний ноолоод ахуулцдаг, цагаан сар болоход зүг чиг гаргацдаг. Нэг иймэрхүү. Ер нь цаашаа энэ чигээр явсан бол нэлээд дөвчгнөх маягийн хүн байсан байж магадгүй. Одоо би дөвчгнөх гэдгийг бас ажилтнад хийж. Тэгээд тийм л байсан хүн. Тэгээд сайн мэдээг анх удаа 93 онд яг 90-ад оны үеэс шинэ гэрээ уншиж эхэлсэн. 93 оноос яг анх удаа сайн мэдээг илгээлтийн одоо ажилтан хоёр гэр бүлийн хоёроос галт тэргэн дотор сонссон. Тэгэхдээ би тэр сайн мэдээг сонсоод ямар хариу хэлсэн бэ гэвэл өөрийнхөө хувьд нэлээд цэцэн гэж бодож байгаа хариултыг өгж тэр хоёрын амийг таглаж ирсэн. Тэгэхээр нэлээд хатуу самар. Ийм л хүн байсан. Гэтэл сайн мэдээ өөрөө хүч учраас ийм хүнийг өнөөдөр энд зогсоогоод эзний үгийг бүлтгэнээр тунхаглаж идэг. Энэ тэнд хүмүүстэй сайн мэдээг хэлэх гээл зүтгэж явдаг. Заримд нь би алгадуулж явсан зарим найз нөхдөд штэ сайн мэдээ хүргэх гээ заамдуулж ийсэн, алгадуулж ийсэн эрт цагта. Ингэж л зүтгэж явсан хүн миний аав дүүнер содноо арай хитрхи юм нүдэн бүлтийчээд Есүс гэхээр нүдэн бүлтийчээд галзуу хүн шиг болчиход ярих юм гэж хэлж ийсэн. Яг үнэндээ энэ бол хүний нүдэнд тэгж харагддаг байх. Итгэдэггүй хүний нүдэд. Харин миний хувьд бол Бурханаас өгсөн намайг дуудсан сайн мэдээний дуудлага, надад өгсөн хүч чадал, надад өгсөн Бурханы хайр намайг тэгж гялцсан бусад итгэдэггүй хүнд галзуу хүн шиг харагдахаар яриулсан байж магадгүй. Харин өнөөдөр бол би жаахан төлөвшөд арай нэг тийм учиргүй галзуу хүн шиг заамдуулж авахаар хацраа алгадуулахаар хэмжээнд арай тэгж улаардаггүй. Дотроо залбирдаг. Бас жаахан төлөвшөж штэ. Бүр нялх байж заамдуулж явснаас арай дээр болсон. Гэхдээ энэ бол сайн мэдээний хүч. Сайн мэдээ намайг ингэж өнөөдөр өөрчлөөд ийм болгоод лам өвгний дэргэд өссөн, бараг лам болчих шахчээ, гэлэнмаа болчих шахчихсэн хүнийг өнөөдөр энд өөрийнхөө үгийг дамжуулдаг хүн болгочихжээ. За энэ бол эзний үгийн хүч юм аа. Эзний үгийн хүч чадал. За тэгээд эхний өгүүлбэр юу гэж яах гэхээр эцэст нь ах дүүс минь бидний төлөө залбираарай гэж Паулийн цагт эхэлж байгаа. Бидний төлөө залбираарай. За бидний төлөө залбираарай гэхдээ мэдээж одоо гуйж залбирах юм. За би нэг тэгээд болохгүй намайг эдийн засаг санхүүгээр дутаад байна, мөнгө дутаад байна, тэгэж өвдөд байна, ингэж хэцүүдэд байна. Миний төлөө залбир гэж Паул хэлээгүй байна энд. Харин юу гэж хэлсэн бэ гэвэл энд залбирж байгаа шалтгаан нь нэгдүгээрт эзний үг хурдан та нарт хүрсэн шигэ хурдан тархаж алдаршихын төлөө залбираарай гэж байгаа. Эзний үг та нарт хүрсэн шигэ хурдан тархаж алдаршихын төлөө залбираарай гэж хэлсэн байна. Хоёр дахь нь болохоор юу гэж хэлж гэнэ үг гэхээр мөн хорон муу хүмүүсээс биднийг гэтлэхийн төлөө залбираарай гэж хэлсэн байна. Хорон муу хүмүүсээс биднийг гэтлэхийн төлөө залбираарай. Хоёр зүйлийн төлөө залбирах байна. Нэг нь дотроо хоёр юмтай. Ямар хоёр үг вэ гэхээр эзний үг буюу сайн мэдээ та нарт хүрсэн шигэ Тесалоникийнхан маш хурдан хүлээж авсан юм байна л. Тийм хурдан хүрээд дотроо алдаршихын төлөө. Тэгэхээр алдарших гэж юу хэлээд байна вэ гэхээр алдарших гэдэг бол магтагдах гэсэн үг.
Эзний үг ямар гайхалтай юм бэ? Сая бид нар магтлаа штэ. Тасралтгүй магтлаа эзнийг. Дуулал номыг уншихаас эхлээд бид нар магтсан. Тэгвэл эзний үг ямар агуу хүч чадалтай юм бэ? Ямар гайхалтай юм бэ гэж магтагдах нь өөрөө алдаршиж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл тэр хүний амьдралыг өөрчилж байгаа учраас. Шинчилж байгаа учраас. Амьд учраас. Үнэхээр миний амьдралд бодиттой үр дүн нь гараад байгаа учраас бид магтахаас өөр аргагүй байдаг. Тийм учраас алдарших гэж тэрийг хэлж байна. За хоёр зүйлийн төлөө залбирах нь байна. Нэг нь бол эзний үг та нарт төрсөн шигээ хурдан түргэн одоо тархаж алдаршихын төлөө. Тэгээд хоёр дахь нь хорон муу нэгнээс яах юм гэтлэгэхийн төлөө. Гэтлэг нь гэдэг нь одоо Паулийн хувьд бол энд яг тэр цаг үед нь авч үзэх юм бол хорон муу гэдэг нь үнэхээр л хорон муу бузар тийм юмнууд байсан. Юу гэвэл Паулийн амь нас бол дандаа дээсэн дөрөөн дээр, дэн дунд дээсэн дөрөөн дээр л явдаг байсан. Үхэх аюулд хэд хэдэн удаа тулгарч исэн. Өөрийнх нь гэрчлэл дээр байгаа штэ. Тэр нь хинээс ирдэг хавчлага байсан бэ гэвэл хуучин грек ба бөөгүй мэддэг хүмүүст зааж сургадаг Ихудаачуудын ахлагч нараас, багш нараас нь, хуулийн багш нараас Ихудаачуудаас ирдэг хавчлага байсан. Тэд Паулыг өмнөө бариад Христийнхнийг барьж шоронд хийхэд түлхээд явуулдаг байсан Паул нь эргээд өөрчлөгдсөн. Нөгөө хавчдаг байсан Христэд тунхаглаад явж явах чинь одоо тэдэнд бол бүр дарж авахаас өөр аргагүй. Энэ нэг аюултай этгээд гараад ирлээ гэж бодоод дарахаас өөр аргагүй тийм нэгэн болцсон байсан. Тэгэд энэ дээр юу ярих гэж байна вэ гэхээр Паулийн үед тулгарч исэн хорон муу нэгнээс гэтлэх гэдэг үг нь ямар учиртай вэ гэвэл тийм хорлж өөрийн амийг хорлох гээд өөрийнх нь хэлж байгаа сайн мэдээнд бүр саад болоод байгаа, зогсоох гээд байгаа, Христийнхнийг устгах гээд байгаа тэр хүмүүсээс гэтлэж чөлөөлж өгөөч, тэр хүмүүсээс авраач гэсэн залбирал байгаа. Харин энэ бол өнөөдөр та бидний хувьд бол арай өөр. Өнөөдөр бид нар Монгол үндэстэн гэдгээрээ Монгол улсынхаа газар нутаг дээр хавчлаггүй амьдарч байгаа. Бид нарыг алах гээд байгаа хүн байхгүй. Бид нар өнөөдөр хавчлаггүй амьдарч байгаа. Тэгэхээр бид хавчлаггүй байгаа бид яах юм бэ гэдэг талаар бас ярих болно. За тэгэхээр бидний эхний нэг одоо ер нь бол энэ сургаалын маань сэдв нь болохоор эзний эрч хүч, эрх мэдэлт үг саадах учиргүй гэсэн сэдвтэй байгаа. Эзний эрч хүч, эрх мэдэлт үг саадах учиргүй. За тэгээд бидний сурах онцолж эндээсээ бүр авч сурах гээд байгаа санааны маань нэг нь болохоор хоёр хэсэгтэй. Сайн мэдээ эрч хүчтэй дэлгэрхийн эхлэл нь залбирал. Сайн мэдээ эрч хүчтэй дэлгэрхийн эхлэл нь залбирал. Удаах нь өөрчлөгдсөн амьдрал. Удаах нь өөрчлөгдсөн амьдрал. Энэ хоёр зүйл, нэг зүйлийн хоёр тал. Энэ зүйл байж ээж бид одоо сайн мэдээг эрч хүчтэй хурдан дэлгэрүүлэх боломжтой болно гэсэн. Бурхан хүн хоёр хамтарч ажилладаг учраас Бурханы зүгээс ажил байгаа, бидний зүгээс ажил байгаа. Бидний зүгээс ажил нь бидэнд хүсэл байх ёстой, бидэнд залбирал байх ёстой. Бидний аманд залбирал байх ёстой. Тэгээд бид дуулууртай байх ёстой. Бурханы ажил энэ зүйлийг бид хийсэн байхад Бурханы ажил Бурхан гайхалтайгаар ажиллаа хийдэг. Ийм хоёр талтай ажил байгаа. Тэгээ би түрүүн та нарт хэлжсэн шүү дээ. Би бол нэлээд сайн дөвчгнэх нэгэн байсан гэж. Дөвчгнээд ер нь өдөрт нэлээд айгуул нэг гандан хаана сууж идэв. Хүнээс баахан мөнгө татаад ном уншаад сууж байгаа хүн байсан байж магадгүй. Харин өнөөдөр тэгвэл яаж би энд тэр хатуу самар хагараад энэ эзэнд орж ирсэн юм бэ? Хальсан дийлдэхэргүй хатуу самар яаж хагарсан? Яаж цөмөрсөн? Яагаад гэвэл би гадаадын энд Монголд орж ирсэн анхны л одоо 90 хэдэн онд орж ирж ирсэн илгээлтийн ажилчдад монгол хэл сурахтан тусалдаг байсан. Заадаг байсан. Тэд миний төлөө олон хүн залбирсан байдаг. Би сүүлд нь мэдсэн. Итгэлээ, би итгэжлээ, би итгэсэн гэж анхан нөгөө нэг сайн мэдээний ярихт нь амын таглаж исэн хоёрынхоо гэрт нь очиод итгэсэн би итгэсэн штэ гэж хэлээд уйлуулж исэн. Бөөн баяр хөөр болоод уйлаад намайг тэрвэрж исэн. Таны төлөө ээжтэйгээ нийлээд ард дэмжиж байгаа сүм чуулганынхантайгаа нийлээд мөн ч их залбирсан да гэж хэлж исэн. Үнэхээр бүгд яг миний тэр ихэнх үед одоо монгол хэлд сурахтан тусалж авсан хүмүүс бүгд итгэснийг минь сонсоод зарим нь
итгэж чадахгүй байсан. Та итгэлээ гэж юу гэж. Та итгэлээ гэж юу гэж. Яагаад та итгэлээ гэж байгаа юм бэ гэхээр би урилгыг хүлээж авдаггүй, өөдөөс нь тас хийтэл тагладаг, үгээр тагладаг, эсэргүүцдэг. Бас тэгээд зан арийн шингийн нилээ юмтай нэгэн байсан учраас за энэ содном цэрэн багш чиг ёстой яамаа л юм байна да гэж бодсон байж магадгүй. Гэхдээ залбирлын хүчээр би итгэсэн юм аа. Тэгэхээр юу чухал вэ гэвэл эзний үг сайн мэдээ эрчтэй дэлгэрхийн эхлэл нь залбирал, удаах нь өөрчлөгдсөн амьдрал. Би өнөөдөр өөрчлөгдсөн. Одоо ч өөрчлөгдөж байгаа. Надад өөрчлөгдөх шаардлагатай юм их байгаа. Болоогүй. Би эзэнд очтлоо өөрчлөгдсөөр байх болно. Тэгвэл өөрчлөгдсөн амьдрал, сайн мэдээ хүчтэй дэлгэрхийн хамгийн чухал зүйл нь эхлэл нь залбирал, удаах нь өөрчлөгдсөн амьдрал гэдэг юм аа. Та нар ч гэсэн өөртөө бодоод үзэх юм бол анх цуглаанд иржээснаа бодоход өнөөдрийн чи та хэн байгаа юм бэ гэдгээ бодох юм бол асар их өөрчлөлт байгаа. Чамлахгүй их өөрчлөлт байгаа. Би харин нэг л зүйлийг их хичээдгийн. Намайг бурхан сайн мэдээний төлөө дуудсан юм шиг байна. Паул илчгэл яг тэгж дуудсан юм шиг байна. Тэгээд хүнд сайн мэдээ хэлэхгүй байх нь надад ерөөсөө үнэхээр нэг л тийм юм хийгээгүй одоо би нэг эсний үүргийг биелүүлээгүй юм шиг сэтгэлдэлтэй байдаг учраас ирсэн цуглаанд маань анхудаа ирж байгаа шинэвтер магадгүй өөр хуучин цуглаанаас гээд ирсэн ч бай тийм хүмүүс рүү би аль болохоор очиж ярих гэж хичээдэг. Аль болохоор сайн мэдээгээ өгчих гэж хичээдэг, сонсгох гэж хичээдэг. Хэдэн удаа сонссон ч сайн мэдээнд илүүдэл гэж юм байхгүй шүү дээ. Сонссны илүүдэл гэж юм байхгүй. Сонсох тусам бидэнд шин мэдлэг, шин ухаарал, шин хүч, шин өөрчлөлт орж ирдэг. Тийм учраас дахин сонсоход буруудахгүй. Тэгэхээр сайн мэдээгээд байгаа энэ зүйл маань би өнөөдөр энэ чуулганд ирээд анх удаага ирсэн бүр сайн мэдээг сонсон ч арай хүлээж аваагүй хүмүүс байгаа байж магадгүй. Хууччул нь бас сайн мэдээнийхээ эрч хүчийг ахаад нэг амсаасаа гэсэндээ би давтмаар байна л да. Маш тавчхноор давтмаар байна. Сайн мэдээ гэдэг бол үхэл рүү явж исэн, үхэх тавилантай байсан, би үхлийн ялтай байсан намайг үхлээс мулталсан мэдээ. Би өөрийнхөө болон өвөг дээдсийнхээ хийсэн цусан дотор байсан гим нүгэл төрөлхийн гим нүглийн улмаас мөнхийн үхлээр шийтгэгдэх ялтай ялын бичгээ уншуулсан хүн байсан. Гэтэл бурхан агуу их хайраараа өнөөдөр бид нар хайр гэж маш их магтлаа дууллаа. Бурхан тэр агуу их хайраараа цорын ганц хайртай хүү Есүс Христээ гим нүглийн ямар ч оролцоогүйгээр хүн болж бүтээх замыг сонгон дэлхий рүү илгээсэн. Яагаад Есүс заавал онгон Мариас төрөх ёстой байсан юм бэ? Онгон эмэгтэй, онгон гэдэг нь эр хүнтэй хавтаж юусоо үзээгүй тийм цэвэр ариун эмэгтэйгээс төрөх байсан юм бэ. Яагаад гэвэл эр хүн оролцох юм бол Есүс биднийг аварч чадахгүй байх байсан. Сэвгүй байхаа алдах байсан. Тийм учраас Мариас төрсөн юм аа. Бид эр хүн оролцоогүй онгон төрөлт гэдэгт итгэдэг юм аа. Энэ бол сайн мэдээ. Намайг чөлөөлөхийн тулд, намайг нүглээс хэлтрүүлэхийн тулд гэмгүй, өөгүй, согоггүй, хург болох Есүсийн цус урсах шаардлагатай байсан учраас. Есүс өөрөө сайн дураараа эцэгтэй үгэнд нь дуулууртаа орж хайрынхаа холбоосоор за би хүн төрлөختний төлөө явъя. Би зовлонт амьдралаар нь амьдраад зовлонт үхлээр нь үхэж би тэр хүмүүсийг цаазын тавцангаас мултлаа гэж шийтсэн учраас энэ дэлхий рүү хүн болж мэдлсэн. Сайн дураараа, хайраараа бидний гэмтнүүд байхад хайрлсан учраас өөрийнхөө амийг гэмт бидний төлөө золиослохоор, хург болохоор энэ дэлхийд илгээгдсэн. Загалмайн үхэл гэдэг бол та биднийг ялын тавцангаас хүзүүн тэрвээ гогцоо угладаг байсан бол гогцоо угладсан гогцооноос мултлаад амьдрал руу буцаагаад оруулж тавьсан тэр зүйл байгаа. Загалмаа үхэл гэдэг. Есүс миний өмнөөс үхсэн. Есүс миний өмнөөс оршуулгдсан. Үхэх ялтай чи шорооноос гарсан тул шороондоо буцна гэдэг хараалтаар төрсөн биднийг чи хүүд итгэвэл мөн хамтаа гэдэг ерөөлөөр сольж өгсөн эзэн бол Есүс Христ.
Чи хүүд итгэх юм бол мөнх амьтаа гэдэг ерөөл. Чи үхнэ гэдэг ялтай байсан биднийг мөнх амьтаа болно гэж ерөөж өгсөн Бурхны хүчрхэг үг итгэмжтэй. Бурхан хэлсэндээ заавал хүрдэг. Бурхны үг хоосон боцсон гэж байхгүй. Бурхны үг өөрийнхөө зорилгыг хэрэгжүүлэхгүй байх гэж байхгүй. Хүүд итгэвэл чи мөнх амьтаа. Тийм учраас бид сайн мэдээ гэж энэ байгаа. Тэгээд үхлээс амьлснараа та бид нарыг үхлээс амьлаад Юросын гайхамшигтай биеэр хожим Бурхны хаанчлалд мөнхөд тэр сайхан үхэдгүү, ялзардгүү, өтөлдгүү, нулимсгүй, зовлонгүй биеэр амьдрахыг тэр замыг нээж өгсөн эзэн Есүс Христ юм аа. Тийм учраас Есүс өөрөө би бол зам, үнэн, ам гэж хэлсэн юм аа. Үнэхээр хэлсэн үг нь үнэн байдаг. Бид өөрсдөө амьдралаараа энийг гэрчилж байгаа. Тэгэхээр би та бүхнээсээ юу гэж хүсэх гэж байна вэ гэвэл хэрвээ юмыг яаж мэдэх вэ? Яг энэ сайн мэдээ зүрхэнд чинь тусаж барьж аваагүй бол зөвхөн ухаансартаа ойлгоод явсан бол зүрхэндээ оруулж зүрхээ зүсүүлж байгаа юм шиг барьж аваагүй бол Есүсийн хайрыг зүрхэндээ мэдрээгүй бол яг одоо баярлалаа Есүсээ би таныг өөрийн аврагчаар хүлээн авлаа. Би зүрхэндээ авлаа. Би таны шарахаар чөлөөлөгдлөө гэж өөрөө аман дотроо хэлээрэ гэж хүсэж байна. Анх удаага ирсэн хүн байгаа бол итгэл энэ сайн мэдээг сонсож хүлээж аваагүй, итгэлээ гэж дуураагүй хүн байвал дугаараа гэж хүсэж байна. Олон дахин дуурсан ч буруудах юм байдгүй юм да ер нь. Дуграал байдгийн тэгээд хизээ дуурахтаа хүлээж авсан гэдгийг заримдаа мэддэггүй штэ. Авчлаа гэдгийг аваагүй явсан байдгийн. Тэгж жагаад нэг мэдхэд хүлээж аваад хүчийг авдгийм а. Тийм учраас энэ сайн мэдээ бол эрч хүчтэй дэлгэрэх ёстой юм. Тийм болохоор хурдан түгэн дэлгэрхийн төлөө та нар залбираарай, алдаршихын төлөө залбираарай гэсэн. Өөрчлөгдсөн амьдрал бол сайн мэдээний алдар юм а. Өөрчлөгдсөн амьдрал нь магтаал юм а. Өөрчлөгдсөн амьдрал өөрийн ирэхгүй хүнийг магтаал түргдэг юм а. Өөрөө өөрийгөө ч баярлаад магтдгийн, өрөөл бусд нь ч хараад магтдгийн. Энэ бол сайн мэдээний одоо алдарших зам юм а. За тэгээд бид нар нэг санах зүйл бол Паул илч хэн байжгаад хэн болцсон бэ гэдгийг санах хэрэгтэй. Бид бүгд мэдж байгаа. Есүсийн гисэн нэр итгэсэн болгоныг барьж авч шоронд хийхээр хавчиж явсан Шаул гэдэг залуу Дамаск орох замд эзэн Назарын Есүс Христтэй Тэнгэрээс дуугарах дуу харуулах гэрэлд нь нүд нь бэлгийн нүд нь нээгдэж биеийн нүд нь хаагдаж хүлээж авсан баг. Эзэн би та хэн бэ гэж эхлээд асуусан. Есүс өөрийгөө танилцуулсан. Дараа нь за чи миний одоо өмнөөс явах нэг сав болон ашиглагдах болно гэж хэлсэн. Тийм учраас Паул болж хавчиж явсан хүмүүсийнхээ төлөө өөрөө тэрний нэг нь болоод хамгийн түрүүнд хавчигдаад зовоод явсан байгаа. За тийм болохоор өөрчлөлт гэж энэ байна. Эзэнний сайн мэдээнд итгэж хүлээж авсан хүний амьдрал байтугай өөрчлөгддөг юм аа. Та нар өөрсдийнхээ амьдралын өөрчлөлтийг хараарай. За тэгвэл дараагийнх нь юу байна вэ гэвэл бид нар өөрчлөгдсөн амьдралыг одоо би 1-5 дугаар хэсэг дотор л явж байна л да. Айлдвараа газар дэлхий дэлгээгт нь асар дүргнээр үгүйхний ёсоор болдгоо гэж энэ дуулал номын 147-гийн 15 дээр хэлсэн байгаа юм. Хуучин гэрийн дээр ингэж хэлж ирсэн. Тэгэхээр эзний үг бол ерөөсөө өөрөө үгийнх нь ёсоор болгодог. Тэр хилцэн байхтал айлдвараа хэлсэн байхтал ёсоор нь болдог үг өнөөдөр энд хэрэгжиж байгаа. Тийм болохоор хэрвээ газар дэлхийд тэр цас дараагийн хэсгийн залгуулаад харах юм бол цан хэрүүг тоос мэт зулдаг цас цасыг одоо ноос мэт зулдаг энэ төргээд хэлсэн байгаа л да. Байгаль дэлхий дээр ингэж өөрчлөлт авчирдаг юм бол та бидний амьдралд, хүний амьдралд бүр илүү өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Тэгэхээр сайн мэдээнд итгэсэн хүнийг аврал түргдэг нь би өөрийнхөө сайн төрсөн биш, та өөрийнхөө сайн төрсөн биш. Бурхны сайн мэдээний хүчинд хүрчээд байгаа маа. Тийм учраас сайн мэдээ бол хүч юмаа гэдэг хэсгүүдийг сайн тогтооё. Эзний үг байна. Ром 1:16 би сайн мэдээнээс ичгүй. Яагад гэвэл энэ нь эхлээд Яхуда тэгээд грек хүн итгээд итгэсэн бүх хүнийг аврал түргэх Бурхны хүчилээ гэж хэлсэн. Грек гэдэг нь бусад үндэстэн та бид нар байгаа юм. Юда бас та бид. Итгэгч болгож аврал түргдэг Бурхны хүч бол сайн мэдээ. За Ром 1:16
За бид эсийн бүлгээр 1-р Коринт номыг үзээд явж байгаа 1-р Коринтын 1:24-ийг манай эсийн бүлгийнхэн цээжилсэн. За энэ юу вэ гэвэл харин дуудагдсан Ихуда грек хүмүүсийн аль альнд нь Христ бол Бурхны хүч ба Бурхны мэрэгэн ухаан юм а гэж хэлсэн. Христ өөрөө угаасаа сайн мэдээ. Христ өөрөө Бурхны хүч. Христ өөрөө мэрэгэн ухаан. Бид Христтэй хамт байхад Бурхны хүчтэй байна. Бурхны мэрэгэн ухаанаар амьдрна. Христ бидэнд байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрөөсөө би Христтэй хамт байгаа юу? Христ надад байгаа юу? Христтэй би нэгдсэн үү? Христтэй би холбогдсон уу? Энэ Христийн дотор байх гэдэг үг маань нэгдэх, холбогдох гэсэн утгатай байгаа шүү. Энэ үгийг бүгдээрээ өөрөөсөө асууж үзье. За 1-р Тесалоник 1:5 дээр Бурхны хайртай ахын дүүс минь бид та нарыг сонгогдсон ард түмэн гэдгийг мэднэ. Бидний тунхагласан сайн мэдээ зөвхөн үгээр бус бас хүчит үйлс, ариун сүнс, бүрэн итгэл үнэмшлэр та нарт хүрсэн гэж хэлж байна. Олон юм хавсарж штэ. Тийм байгаа биз? Юугаар гэж байна? Сайн мэдээ нь үгээр ерөөсөө ганцхан үг сонссноос яг мэдээ сонсохоор итгэл ирнэ гэдэг. Сонсох нь Христийн үгээр байна гэж хэлдэг. Христийн үгийг дагснаар байна. Христийн үгийг дагна гэдэг нь одоо үндсэндээ ядаж л би нэг итгэлээ танд аврагчаа гэж үзэж байна гэд амаараа дуурахыг хэлж байгаа юм. Ядаж л амаараа дуураад зүрхэндээ хүлээж авах. За тэгээд хүчит үйлсээр гэж байгаа. Энэ одоо мэдээж ариун сүнсний хийдэг гайхалтай үйлсүүд байгаа. Бид ярих юм бол өнөөдөр барахгүй. Маш их юм байгаа. Та нар зүгээр л бодоорой дотроо. За бүрэн дүүрэн итгэл үнэмшлэр хурж ирсэн. Тийм учраас хурдан тархсан. За бид нар өөрөөсөө нэг жаахан асуух юм байгаа. Энэ 2 дугаар ишлэлийн зүйл дээр асуумаар байна. Хорон муу хүмүүсээс биднийг гэтлэхийн төлөө залбираарай гэдэг хэсэг. Бид өнөөдөр хорон муу хүмүүстэй арай биднийг одоо Паул шиг барьж авчиад байгаа хүн байхгүй гэсэн шүү дээ тэр. Гэхдээ харин нэг юм байгаа. Миний дотор хүн намайг хавчдаг юм биш үү? Миний дотоод өөрөө би нэг бас нэг хүн байгаад байгаа шүү дээ. Хувь мөн чанартай. Би өөрөө өөрийгөө хавчдаг юм биш байгаа. Би өөртөө саад болоод идэм юм биш байгаа. За бүр одоо зүгээр арай манай чуулган бол арай тийм биш гэж би бодож байгаа. Зүгээр би баярлалаа. Амьд үйл чуулганыг бурхан ийхүү өсгөж байгаагийн төлөө баярлалаа. Өөрчилж байгаагийн төлөө баярлалаа. Бурхандаа талархъя. Тэгвэл ер нь бол болгоомжлох нэг зүйл нь юу вэ гэвэл нэгэн хэвийн амьдрал гэдэг хүнийг өөрчлөлтөөс холдуулдаг шүү. Нэгэн хэвийн амьдрал. Тэр нь юу юм? Бүтэн сая өдөр өглөө цуглаандаа ирлээ. Магтлаа, үг сонслоо, хоорондоо нөхрөллөө явлаа. За хаяа залбирал маань байгаа л да. Яг залбирал гэрчлэл байгаа. Бүтэн сая өдөр болгон давтагддаг. Тэгээд нэгэн хэвийн болцсон. Энэ зүйл маань биднийг өөрчлөлтөөс хол байлгаж байгаа юм биш байна. Бурханы үг хурдан тархаж алдаршихад саад болж байгаа юм биш байна. Өөрчлөлт гэдэг юм миний амьдралд байна уугүй юу? Би хизээ хамгийн сүүлд маш гайхалтайгаар өөрчлөгдчихжээ гэдгээ мэдэрсэн билээ. Одоо зүгээр л ингээд нэг архаг итгэгч болчоо, сайхан тайван ирж энд суучууд, харьчууд, тэгээл ирж суучвал харьчаал явж байгаа юм биш байна. За энэ зүйл бол миний дотроос надад саад болдог муу зуршлууд байна уу? Муу зуршил. Салж чадаагүй муу зуршил байна уу? Сайн мэдээ түгэнд илэрхэд муу зуршилтайгаа яваад байвал бас саад болно. Амийг хамигдаг, хэлүүлдэггүй, бас хэцүү. Яагаад гэвэл ариун сүнс бүхнийг толддог учраас. За тэгэхээр эхний ээлжинд би өөрчлөгдөе гэж ядаж залбирах хэрэгтэй баха гэж бодож байна. Сайн мэдээ бол хүч, өөрчлөгдөе. Би өөрөө өөрчлөгдөе гэж залбирах хэрэгтэй байна. Тэгэх юм бол Бурханы үг надаар дамжаад алдаршина. Миний гэр бүлээр дамжаад алдаршина. Миний гэр бүлээр дамжаад, миний хүүхдүүдээр дамжаад алдаршина. Тэгэх юм бол хурдан түргэн тархна. Монголын нийгэм 3 сая гаруй одоо яг 4 дөхөж яваал гэдгийм байлээ. Хүн амтай энэ Монгол юу юм бэ? Өчүүх штэ. Дороол түг. Тэгвэл өнөөдөр энэ дэлхийн ертөнц харанхуй байна. Манай нийгэм харанхуй байна. Эдийн засаг муу дор байна. Бужигнж байна. Үүмэнтэй байна. Самуунтай байна. Улс төр ганхаж байна. Хөдөлж байна. Ичгүүртэй байдалд орж байна. Ичих нүүрэнд нь бүр юм наци юм шиг болж байна. Тэгвэл ээж нь харанхуй нь бүр дэндүү харанхуй. Гэрэл тусгах нь хийн та бид нар. Бидний өөрчлөгдсөн амьдрал. Бидний амнаас гарах сайн мэдээний тэр хүч болох сайн мэдээний үг.
бидний амьдрал. Энэ хоёр өөрчлөх юм аа. За хорон муу хүмүүсээс бидний гэтлэхийн төлөө залбираараа гэдэг дээр бол өөрийнхөө төлөө жоохон бодож үзмээр байгаа. Тэгээд ингэсний эцэст энэ Үйлс номын 13-ын 47 48 уучлаарай. 49 дээр хэлсэн байна. Өмнө нь Паул Барнаб хоёрын Антиохын чуулганд синагогт номлож ирснийг сонсоод өмнөх 7 хоногт нь сонсчоод за ирэх 7 хоногт дахиад сонсъё гэж хүссэн хүмүүс олон байсан. Тэгээд дараагийн 7 хоногт нь бүр баг тэр хот тэр аяараа цугласан гэж байгаа шүү дээ. Тэр хоёрын үгийг сонсох гээд. Тэгээд тэндээс олон хүн итгэсэн. Тэрийг хараад Ихудачууд атаархсан. Нөгөө дөрөвний миний хэлжсэн хүмүүс атаархаад тэр хоёрыг хавчиж яхаж саад хийх гэж оролддог. Тэгэхэд энд юу гэж хэлж байгаа юм гэхээр олон хүн итгэснийг сонсоод үүнийг сонсоод өөр үндэстний хүмүүс баярлалдаж эзний үгийг магтан алдаршуулж байлаа гэж. Өөр үнд бид нар шүү дээ. Өнөөдрийн бид нар алдаршуулж байгаа юу? Алдаршуулж байгаа. Өнөөдөр энэ үг бидний энэ чуулганд хэрэгжсэн үү? Хэрэгцсэн. Бид нар алдаршуулсан, бид нар магтсан, бид нар баярлсан. Бид алга ташсан шүү дээ. Зүрх хөгжсөн. Ийхүү мөнх амийг хүлээн авах учиртай хүн бүр итгэв. Эзний үг тэр нутаг даяар түгэн тархлаа гэж байгаа. Тэр нутаг даяар түгэн тархлаа. Тэр нутаг даяар түгэн тархлаа гэдэг дээр Монголд минь түгэн тархах болтгой гэж бид ерөөе. Бид нар дамжаад Монголд минь түгэн тархах болтгой. Монголын нийгэм гэрэл гэгээд учрах болтгой. Итгэгчдээр дамжин тархах болтгой. Ингэж ерөөе бүгдээрээ. Ягаад гэвэл эзэн итгэмжтэй. Бид өөрчлөгдөх болно, бид гүүх болно. Эзэн итгэмжтэй. Эзэн итгэмжтэй гэж хэлсэн байна. Бид нар 4-5 дугаар ишил эзэнтэй нэгдсэн та нарыг зааварлсан бүхнийг маань тэнхүү хийж байгаа хийсэрч байх болно гэдэгт бид найдаж байна. Эзэн та нарын оюун бодлыг Бурхны хайр Христийн төвчөрлөө замчлах болтугай гэж. За Бурхны хайр байхгүй бол бид юу ч хийж чадахгүй. Өмнөх номлолууд дээр давтагдж л байсан. Хайр байхгүй бол би хичнээн гайхамшигтай юмнууд хийгээд ямар ч нэмэргүй. Хөнгөнөх цан хөнгөнөх бүрээ мэтэл сонсогдно. Хайр. За тэгвэл Бурхны хайрыг бид мартаж болохгүй. Биднийг Христийн хайраас юу ч салгахгүй гэдэг ишлэл байгаа. Ором номын 8:39. Юу ч салгаж чадахгүй. Бурхныхаа хайрын дотор байцгаая бүгдээрээ. За тэгэхээр сайн мэдээ ирчдэд дэлгэрхийн эхлэлэн залбирал удаахан өөрчлөгдсөн амьдрал та бид өөрчлөгдөж байна уу гэж өөрөөсөө асууя. Та бид өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхийн төлөө залбираарай. За хайр гэдгийг ярьж байхдаа 2 дугаар онцлох утга бол үг зааварт дуулууртай байх нь хайрын илрэл. Бид хайраа яаж хариу харуулах юм бэ? Бид Бурхан хайртай гэж дуулж болно. Бид нар дуулна, бид нар залбирна, бид нар хэлнэ. Тэгвэл бодит илрэл нь дуулууртай байх. Өнөөдөр үгийг сонсож байгаа бол бүгдээрээ дуулууртай бай. Өөрчлөгдөе. Ямар юмаа өөрчлөх шаардлагатай байна. Юуны төлөө залбирах шаардлагатай байна. Яагаад гэвэл үг заавар дуулууртай байх нь хайрын илрэл. Бидний үдсэн 1-2 дугаар Тесалоник номон дээр хэд хэдэн газар үг заавар сургаал гэдэг үгнүүд давтагдж байгаа. 4:1 дээр байна. Биднээс суралцсныхаа дагуу амьдрч яваа гэж хэлсэн байна. 4:2 дээр заавар тушаал гэж хэлсэн байна. 4:11 дээр зааварлсан ёсоор гэж хэлсэн байна. Тэгэхээр энд хэлэгдэж байгаа 5 дугаар ишлэлийн эзэн та нарын оюун бодлыг Бурхны хайр Христийн төвчөрлөө замчлах болтугай гэдэг ерөөл бат орших болно. Ерөөл бат орших болно. Хайр руу замчилсан бид хайрын дотор байгаа. Бид хайртай нэгдмэл болсон. За тийм учраас бүгдээрээ хайрынхаа дотор бай, хайраасаа салахгүй. Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахиа гэж Есүс өөрөө тушаасан байна. Иохан номын 14:15. Тийм ээ бид хайрыг сахихын төлөө залбирж байна. Эзэн минь та энэ амьд үл чуулганд байгаа. Энэ номлолыг сонсож байгаа хүний бүрийн чихэнд та өөрийнхөө амьд үг болсон сайн мэдээний хүчт үгийг өгсөн. Та тэр хүчээр ажиллах болно. Та ариун сүнсээр ажиллах болно. Та биднийг үнэхээр гайхалтайгаар үг зааварт нь дуулууртай байх тэр хайрынхаа илэрхийлийг илэрхийлж амьдрахад та хүч өгөх болно гэж тунхаглая. Баярлалаа эзэн минь танд баярлалаа. Үг зааварт дуулууртай байх нь хайрын илрэл. Хайраа илэрхийлье бүгдээрээ. За 2 дугаар хэсэг нь болохоор 2 дугаар Тесалоник 3:6-аас 12 дугаар ишлэл байгаа. За энд
одоо юуны тухай ярьж байгаа нэхээр хам бүлэг сэдвийн хувьд гарчиг өгөх юм бол би онцлог утгаар нь гарчиг өгöd байгаа. Онцлог утга нь болохоор 3 дугаар дээр хэлэгдэж байгаа. Хөдөлмөр бол бурхнаас сойрхсан ивэл юм а гэдэг үгээр би энэ хэсгийг нэрлээд байгаа юм. Уриалж байгаа. Хөдөлмөр бол юу гэж юм? Бурхнаас сойрхсан ивэл хөдөлмөр биднэрт дарамт болох ёсгүй. Хөдөлмөр биднэрт гай зовлон болох учиргүй. Бурхан угаасаа хүний гим нүгэл хийхээс нь өмнө хөдөлмөрлөх үүрэг өгсөн байсан шүү дээ. Адам гим нүгэл орж ирэхээс өмнө Эден цэцэрлэгт Бурханы өгсөн тэр сайхан цэцэрлэгийг арчлах үүрэгтэй байсан. Нэр өгөх үүрэгтэй байсан. Амьтан болгонд нь нэр өгөөж явж байсан. Хөдөлмөр эн чинь хөдөлмөр. Харин зүгээр гим нүглийн улмаас хөдөлмөр нь хүнд хүчир зүйл болоод хөлс тусалж зовж үүрдэг ачаа болчиход байгаа. Гэхдээ итгэсэн та бидний хувьд хөдөлмөр гэдэг бол дарамт биш. Энэ бидний баяр хөөр. Энэ бидний бурхнаас сойрхсан ивэл. Бид хөдөлмөрийнхөө хүчээр өнөөдөр ямар гайхалтай явж байгаагаа магтаад барахааргүй юм байгаа. Гайхалтай. Бүгд та нар мэдж байгаа энийг. Хамгийн гайхалтай жишээ бол манай санчир байна. Санчир маань хөдөлмөрийнхөө үршимээр үнэхээр гайхалтайгаар одоо баяр хөөр болгоод гэрчилж яриад бурхнаас сойрхсан ивэлээ хүртээд явж байгаа. Яг энэ мэтэр манад бүгдээрээ бид нар хөдөлмөрийнхөө үршимийг хүртээд явж байгаа. Гэхдээ энэ бол бурхны ивэл. Бурхны ивэл. Харин хөдөлмөрийг гай гамшиг болгож болохгүй. Би хийхгүй чи хийчих гэж биевийн лүгөө түлхэж болохгүй. Чи яац юм бэ гэж хэлж болохгүй. Би л хийгээд байх юм бэ ямар хэцүү юм гэж болохгүй. Би бүр үйлчлэл рүү оруулъя. Үйлчлэл ч гэсэн үнэндээ бас хөдөлмөр шүү дээ. Үйлчлэлүүд энэ чуулганд хийж байгаа хөдөлмөр. Бурхны ажлын төлөө. Талхны мөнгө олж идж байгаа бид бүхний хувьдаа хийдэг ажил бол бурхнаас өгсөн биднийг тэжээдэг ивэл маань. Тэгвэл бидний гараа хөдлөх гэж хэлсэн. Гар хөдлөхгүй л ам хөдлөхгүй шүү гэж манай Монгол ардын зөөр үгэн дээр байдгийг. Гар хөдлөхгүй л ам хөдлөхгүй. Харин энэ Библийн утга нь бол ажил хийдгүү хүн яа гэсэн байгаа вүлээ? Яг тэр хоол битээ үг гэсэн байна. Ажил хийхгүй хүнд хоол битээ үг гэж. За энэ яагаад ийм үг гараад ирв гэхээр тухайн үед яг Паулыг тэнд байж ах үед яг одоо Паулийн үед энэ Теслоник номынхын захиа бичиж ах үед яасан гэхээр одоо зүгээр суудаг хүмүүс гараад ирсэн. Юу гэвэл Есүс одоо ирнэ, өнөө мөдгөө ирнэ. Тийм учраас одоо би ажил хийх шаардлагагүй. Тэгээд нөгөө бус одоо өнөө мөдгөө ирэх нь гэж андуурсан нөхдүүд яасан гэхээр зарим ч яг жинхнээсээ чин сэтгэлээсээ байшин барилга газар мазраа зарсан баг. Зарим нь бол өнөө маргаашгүй ирэх юм чи яах вэ гэж зараад санаа юу Анана Сафир хоёр яадаг үлээд. Зарчаа тагсыг бас нуучдаг штеп. Тэр мэтэр зараад тэгээд тэрнийгээ хуваагаад идээд исэн. Гэтэл чин эзэн мөд ирэхгүй гэдг нь тодорхой болсон. Эзэн мөд ирэхгүй. Өнөөдөр тэрнээс хойш 2000 гаруй жил өнгөрчлөө шүү дээ. Тэдний эзэн хоол айл хэзээ дууссан байлгүй. Тийм ээ? Тэгээд байхад залхуураад хийхгүй суугаад. Тэгээд зөвхөн зүгээр суугаад зогсохгүй нэг өгүүлбэр байж байгаа. Тэн дээр. Ямар өгүүлбэр байна уу гэхээр яг энэ 10-ын дараагийн 11-р ишлэл байна. Гэтэл та нарын дундах зарим хүн залхуу хойрог байхаа болж ажил төрөл хийж завгүй байхын оронд бусдын хэрэгт оролцож явдаг гэж сонслоо гэж. Бусдын хэрэгт оролцож явдаг гэж сонслоо. За энэ их ноцтой. Нөгөөдөл чинь зүгээр бусдынхаа ямиг идээд зүгээр суугаад зогсохгүй. Ам нь чөлөөтэй байгаа юм чинь. Гар нь чөлөөтэй байгаа юм чинь. Зүгээр суухдаа нөхцөл зугаацж одоо цаг нөхцөөхсөд гэж энийг хэлсэн байгаа юм. Нэгдүгээр Теслоник номын 4-р бүлэг дээр цаг нөхцөөхсөд гэдгээр хэлсэн. Цаг нөхцөөхтөө зүгээр нөхцөөхгүй бусдынхаа хэрэгт оролцоод хушуу дүрээд хэрэг мандуулаад хов жив тариад асуудал үүсгээд заргалдаад ингээд явж исэн учраас бусдын хэрэгт оролцож явдаг гэж сонслоо гэдэг үг гарч ирж байна. Тийм учраас өнөөдөр бидний
нэг өөртөө бодох юм бол за үйлчлэлд манайхан эрвэхээр орж байгаа. Би баярлж байгаа. Би бол амьд үйл чуулгандаа үнэхээр бурхандаа амьд үйл чуулганыхаа төлөө талархаж байгаа. Баяраа өнгөрсөн 7 хоногт бас ахлагч нарын юунд орж ирээд талархаж юм лээ. Энэ чуулганыхаа төлөө талархаж байна. Сайн удирдах байгаа Наранбаат пастрынхаа төлөө талархаж байна. Баяраа хэртээ бол тэгж магтдаггүй шүү дээ. Баярын амнаас магтаал ер нь гардгүй. Тэгтээ харин талархсан шүү. Та нарынхаа төлөө талархсан санаж гэн гэсэн. Би амьд үлээ санаж гэнэ бит хоёр бушуухал нутагта буцмаар байна гэж хэлсэн шүү. Санаж байгаа. Үнэхээр санаж байгаа. Тэгэхээр магтаал ерөөсөө амнаас нь ундгүй хүний ахлагчийн маань амнаас магтаал гарч байгаа бол бид бас болж байгаа юм байна гэж бодож болно. Тийм ээ? Та нарыгаа өнөөдөр би бас урамшуулъя гэж бодсон юм. Үнэхээр сайн байгаа шүү. Бид энийг улам хүчтэй болгомоор байна. Улам л сайн дээрээ сайн баймаар байна. Би энэ 1-р Тесалоник номыг 4-р бүлгийг номлож байхдаа сайн дээрээ сайн бай, хайр дээрээ хайрыг нэмээ, улам л хайрлая, улам л сайн болъё гэж хэлжсэн. Өнөөдөр чи энэ үгээ давтан хэлмээр байна. Үнэхээр үйлчилж байгаа манайхаа. Тийм учраас би энийг та нартай хаягилж хэлээгүй шүү. Та нар минь зүгээр суугаад хов тарьдаг хүмүүс биш. Манай ахлагч нар нэг ёсондоо бас өрөөгдсөн хүмүүс шүү дээ. Яаж өрөөгдсөн гэхээр хов живийн асуудал манад байдаггүй. Хоорондоо тэр намайг тэглээ гэж зарга мэдүүлж хүн ирдэггүй. Заргалддаггүй, бараг л үгүй гэж хэлж болно. Бидний хүч хөдөлмөр цагаан үрж дэмий зовж хуухаа майжид суух тийм юм байдаггүй. Бид санаа алддаггүй үнэндээ. Зовлон болдоггүй. Тийм учраас та нартай баярлалаа. Улам л сайн байгаарай. Хов жив гэдэг юм энэ чуулганд байх ёсгүй. Нөгөө одоо бусдын хэрэгт оролцох гэдэг юм шүү дээ эний чинь. Тэр тэгсэн байлаа, ингэсэн байлаа гэд санамсаргууныг үг амнаасаа санаатаа биш унагсан ч гэсэн өнөөх нь юм болоод том болоод ялаан заан болж хуураад тэгээд асуудал үүсдэг. Тэгэхээр энэ дээр бид нар маш сайн байгаа, баярлалаа та нартай гэж хэлмээр байна. За тэгэхээр хөдөлмөр бол юу юм бэ? Бид нарын Бурханаас бидэнд сойрхсон ивэл юм байна. Бид баяртайгаар хөдөлмөрлөх юм байна. Манайд ажил хөдөлмөр маш сайн хийж яваа хүмүүс байгаа. Олуула бүгдээрээ. Өргөл маш сайн байдаг нь бид сайн ажиллаад ивэлээ сайн авсан учраас өргөлөө сайн өгдөг юм аа. Бид өргөлөөрөө манай хүмүүс хэр ивэгдэж хэр ажиллаж байгаа юм бэ гэдгийг хардаг. Үнэхээр ивэгдсэн хүмүүс шүү бид. Өрөөгдсөн хүмүүс шүү. Баярлалаа. Бурхандаа талархъя. За тэгээд бүгдээрээ өнөөдрийнхээ үгийн цагийг ингээд өндөрлөе. Онцлог хідэн зүйлээ хэлчихье. Тэгээд дүгнэлтээ гаргачихъя. За нэгдүгээрт утга гол сэдв нь бол эзний эрч хүч, эрх мэдэл түг саадах учиргүй гэдэг сэдвтэй байгаа. Надаас болж бүү саатаасаа. Ингэж өөрөө өөртөө бодъё. За онцлог санаа нь эзний үг сайн мэдээ эрчтэй дэлгэрхийн эхлэл нь залбирал. Удаахан өөрчлөгдсөн амьдрал. За хоёрт нь үг зааварт дуулууртай байх нь хайрын илэрлэх. Дуулууртай байснараа хайраа илэрхийлье бүгдээрээ. Гуравт нь хөдөлмөр бол Бурханаас сойрхсон ивэл юм аа. За ивэлдээ талархъя. Гарын маань зүгээр байлгахгүй ажлаар хангаж өгдөг Бурхандаа талархъя. За тэгээ бүх зүйлдээ талархаад залбираад дуусгая. За эзэн бурхан минь тандаа баярлалаа. Таны хайр ивэл нэгүслийн төлөө талархъя. Таны эрч хүчтэй гайхамшигтай үг сайн мэдээний төлөө талархъя. Таны сайн мэдээгээр бид өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинчлэгдэж өнгөлөг амьдралаар амьдрмаар байна. Таны сүр жахланг энэ харанхуй ертөнцид харуулмаар байна. Таны цог жахланг гэрэлтүүлмээр байна. Та бидэнд тусалнө. Бидний саад болж байгаа бүхнийг арилгаж өгнө гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.